Хөх аймгийн төлөөллүүдтэй мөн шинээр үйл ажиллагаа явуулж байгаа байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайттай зөвлөхүүдтэй газрын дарга нарт энэ илтгэлийг танилцуулах болсондоо маш их баяртай байна гэж хэлмээр байна. Юг гэр зэрэг Монгол орны сүлжилтийн төлөв байдал тийм таатай биш байгаа. Ер нь цааш таатай болох шинж бол байхгүй байгаа. Тийм учраас та бүхэн маань одоо түрүүний бид нар бол тэгээд оюу толгой санал тавиад Монгол орны сүлжилтийн ерэн судалгааны ажил маань тэгээд тэрний бүтээлүүд нь ямар байгаа юм? Цаашдаа ер нь бид нар яах вэ гэж. Энэ чиглэлээр бид нар одоо баг бүрдүүлээд энэ дүн шилгээ хийсэн гэдэг энд хэлмээр байна. Яагаад би энд оролцож байна вэ гэхээр 2000 оноос хойш Монгол орны сүлжилтийн төлөв байдлыг манай байгаль орчин аялал жуулчлалын яам тухайд шинжлэх ухааны академи хамтраад сайдын тушаал, академи ерөнхийлөгчийн тушаалаар хамтраад сүлжилтийн үндэсний төв гэсэн нэртэй ийм байгууллагыг шинжлэх ухааны академийн харьяа геоколон хүрээлэнд байгуулсан байдаг. Тухайд адьяасрын сайд байсан. Тэгээд тэрнээс хойш сүлжилтийн судалгааны төв тэгээ одоо салбар болоод ингэ явж байгаа юм байна. За миний ерөнхий бол бид нар бол ерөн сүлжилт гэж юу бэ гэдгийг сайн ойлгож чадахгүй байгаа. Янз бүрээр хэрлээд нэрлээд ингэ явж байгаа. Тэрнээс гадна сүлжилтийн нэгдсэн үнэлгээ хийгдсэн. Заримдаа энэ талдаа бол бас улс төрийн нөлөөллүүд ороод ингээд дунд нь завхруулж байгаа ажлууд бас бий. Тийм сайн ч нөлөөлөл бол бас байхгүй. Тэрнээс гадна сүлжилт газрын доройдлыг хэрэгжүүлсэн төслүүд гадны төслүүд ч вэ, дотоодын төслүүд ч вэ. Энэ тухайд би бас ярина. За сүлжилтэд тэмцэх сааруулах технологийн шийдлүүд энэ хангалттай өчигдөр тэр сургалтын дээр хангалттай яригдсан. Эндээ зүгээр би товчоор зарим нэг технологиудыг энэ танилцуулаад өнгөрье гэж ингэж бодож байна. За тэгээ бид нар бол одоо сүлжилт гэж юу бэ гэдгийг энийг дээрээ бас нэлээд сайн тогтож ярих ёстой. 2014 онд Монгол орны сүлжилтийн атлас гэдэг англи-монгол хэл дээр бол гаргасан. За энэ маань бидний 10 хэдэн жил 14-5 жилийн судалгааны үр дүнгээс гарсан ийм одоо томоохон бүтээл байгаа. Энийг бол бас манай Монгол улс маань сүлжилтэд тэмцэх конвенцийн гишүүн орно. Шинжлэх ухааны технологийн хорооны гишүүн конвенцийн. Тийм учраас энэ дээр бас танилцуулгацсан гэж ингэж хэлмээр байна. За тэгээд энэ дээр бол бид нар бол хагас хураа хандуу бүс нутгийн гэж одоо уур амьсгалын өөрчлөлт хүний үйл ажиллагааны одоо хавсарсан үйлдэлээс болж үүсдэг газрын доройтлыг хэлнэ гэж. Энэ гандуу бүс нутаг гэж аль нэг хэлээд байгаа юм бэ гэдгийг бид нар бас нэг одоо хүртэл ойлгож аваагүй ингэж явж ирсэн түүхэн туршлага бол бий. Ягаад гэвэл би сүлжилтийн үнэлгээний тэр сүүлд нь хэлэхдээ зургал үзүүлэлтээ энд бол тодорхой тайлбарлана гэж. За тэгээд манайх бол хөрс хамгаалах сүлжилтэд сэргийлэх гэсэн ийм Монгол Улсын их хурлын хууль бий, батлагдсан хууль бий. Энд хуулийн дээр бас ялгаа байхгүй хөрс доройтох үзэгдлээ гэж тодорхойлсон байдаг. За тэгээ бид нар 2000 оноос хойш энэ сүлжилтэд тэмцэх арга зүйг нэг мөсөн нэг мөр болгоё, олон тоо явж ирсэн. Энэ тог нэг болгоё гэдэг үднээсээ одоо манай нэг ажилтан маань энэ сүлжилтийн одоо үнэлгээний арга зүйгээр эрдэмж ирэх хамгаалсан. Тэгэхээр зэрэг одоо энэ маань ерөнхийдөө сэгсрэг тийшээ хандаж байгаа гэдгийг бол бас энэ хэлэх ёстой. Тэр үед бидний ашигладаг одоо энэ одоо үнэлгээ маань энд байгаа. Энэ бол нийгмийн талдаа бас их нөлөөтэй юм байна. Байгалийн талдаа нөлөөтэй юм байна. Тэгээд энэ бүгдийг чадах гэж ярий да. Одоо чадах буурах үзэгдлийг сүлжилт гинэ гэдэг энэ зүйлийн тодорхойлолтод ингэж хэлж болно. За тэгээд ерөнхий байдал нь энэ. Бид нар бол энэ солирхөхээр солийн бүсэдтэй зарим одоо хуурай хээр хагас одоо соль гэж ярьд юм да. Энэ бүсүүд дээр сүлжид явагддаггүй гэдэг ийм үзэгдлүүд бол байгаа. Одоо ойлголтууд байгаа. Тэгтэл тэн дээр бол салхины одоо гаралтай элэгдэл одоо чинь усаар элэгдэх элэгдлүүд бас байгаа шүү.
шорон шуургаар элэгдлүүд бас байгаа шүү. Энийг сүлжилтийн нэг хэлбэр гэж үздэг юм шүү гэдэг утгаараа бид нар энийг бол оруулсан ийм байна. Ийм хэлбэрүүд Монгол орны хэмжээнд одоо хүртэл явагдаж байгаа юм байна. За тэгээ ерөнхий энэ одоо экосистем мянганы экосистемийн одоо зорилтууд гэдэг ийм томоохон ном бий. Номон дотор бол ингээд одоо оруулсан ерөнхийдөө нэг нэгнээс энэ байгалийн системүүд бол нэг нэгнээс хамааралтай одоо ийм үзэгдлүүд бол бас болдгоо гэдэг энд бас хэлэх нь зөв баг. За тэгээ бидний бол одоо сүлжилтийн нөлөөлөхгүй газрын доройд нөлөөлөхгүй тэрний одоо салаан мөчөр нь ордоггүй газар гэж угаасаа байхгүй. Байгалийн бүх системүүд дээрээ нөлөө үзүүлдэг. Наад загнгээр одоо юу гэдэг юм те цэнгэг ус одоо тэрний хангамжийг буурахад хүртэл нөлөө үзүүлж явах жишээтэй. За тэгээд эдийн засгийн хувьд бол маш их одоо буурах үзэгдлүүдийг сөрөг нөлөөллүүдийг энэ үзүүлдэг. Одоо энэ дээрээ бол жагсаага биччихсэн байх жишээтэй. За тэгээ бид нар ер нь юу хийсэн бэ гэж Монгол. За тэгээд энэ дээр бол тодорхой би сүүлдээ танилцуулъя. За энэ бол манай шинжлэх ухааны академийн газар зүйн хүрээлэн гэж одоо байсан гэж хэлье дээ. Энэ маань 1987 Туркменийн сөл судлалын хүрээлэн гэж байсан. За сөл судлалын хүрээлэн бол одоо байхгүй болсон. Тэгээд сөлжтийн үнэлгээг Монголд анхудаа хийсэн. Энэ дээр тэр цагаанаараа байгаа Монгол Алтай нуруу нуруунд сөлжид үндэсэндээ явагддаг, хойд бүснүүдэд явагддаг гэдэг. Тэгээд нөгөө нэг конвенцийн хуурай ба хагас хуурай бүс нутаг гэдгийг хангай нутгаас урагшаа бүс нутаг гэж бид нар ойлгож энэ сөлжтийн үнэлгээг хийсэн байдаг. Тэгэхээр зэрэг энэ бол нэг нийт одоо олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх ийм боломжит тухайд бол байгаагүй гэдэг энд бол хэлэх ёстой. Тэгээ энд нэг дэвшилт юм бий. Ягаад гэвэл нийгмийн эдийн засаг мал аж ахуйтай жаахан холбож ийм үнэлгээнүүдийг бол хийсэн ийм байдаг юм. За хоёр дахь үнэлгээ бол за энэ нэг ногоон өнгөтэй байна. Энэ бол кэрийн бүс. Кэрийн бүсийг бол бид нар бэлчээрийн доройтол гэж тусдавч утсан байдаг. 2000 оны зургал. За энд нэг дэвшилт юм бол одоо хиймэл дагуулын мэдээ, сансрын мэдээг ингээд боловсруулсан юм бий. Тэгээд тэр хойтлын ойтой бүс нутаг сүлжилт явагддаггүй гэж бас л нөгөө хуурай ба хагас хуурай одоо гэдэг юуг бид нар ойлгоогүй. Яг 2000 он хүртэл ойлгоогоо явж иржээ гэдгийг энд бас хэлэх нь зөв баг. Тэгээд тэр доотлолдоо нэг шар өнгөөр тусдаа тэмдэглэсэн байгаа. Энэ говьих дархан газар. Өөрөөр хэлбэл энэ бол кит хуурай сүлийн бүс. За зарим газар бол чулуут сүлж гэж нэрлэдэг. Энэ сүлийн бүсэд бол сүлжтийн тухай бол яриа байхгүй. Тэгэхээр зэрэг бид нар бол бас энэ нэг одоо зэрэглэлийг бичгтээ энэс бас жаахан салгаж ялгаж ойлгох ёстой гэдэг энд бас хэлэх нь зөв баг. За тэрнээс гадна бид нар 2000 оноос шинжлэх ухааны академи тэр байгаль орчин яам 2 хамтарсан тэр үндэсний төв байгуулсны дараа Монгол орны хэмжээний сүлжитийн үнэлгээг бүхэл бүтэн 8 жилийн турш суур судалгаагаар судалсан. Энэ ганцхан манайх судалсан юм биш. Ягаад гэвэл тухайн үед ус сагварын хүрээлэн, тухайн үед ботаникийн хүрээлэн, тухайн үед газар зүйн хүрээлэн, тухайн геологийн хүрээлэн, бас нэг геологийн ерөнхий тогтсон бас их нөлөө үзүүлдэм штэ Монгол орны. Тэгэхээр энэ бүгд нийлээд геоколон хүрээлэнгийн сүлжтийн судалгааны төв толгойлоод энэ 6-8 жилийн хугацааны суур судалгааны хүрээндээ энэ зурглалыг анхудаа гаргаж ирсэн ийм учиртай юм. Тэгээд энэ дээрээ та бүхэн дээр харж байгаа баг синхронгээр тэмдэглэсэн. Энэ уулын тагийн бүс. Тагийн бүс гэдэг чинь энэ чулуутай газар гэсэн. Мод оргодог чулуутай газар гэсэн. Энд бол сүлжтийн үнэлгээний тухай асуудал бол байхгүй. Өөрөөр хангайн бүс одоо Монгол Алтай нуруунд байна. За энэ нааталдаа тэр түрүүний миний хэлсэн тэр ягаанаар тэмдэглэсэн хит хуурай сүлийн бүс. Өөрөөр хэлбэл орсоор бол гаммат гэж нэрлэдэг. Энэ гаммат дээр бол сүлжтэй асуудал бол байхгүй. Тэр доотлолдоо жинхэнэ сүлийн бүс гэдэг шараар тэмдэглэсэн байгаа. Эндээ бол түрүүний миний хэлсэн салхи усны элэгдлийн тухай асуудал байхаас биш бусад одоо ерөнхий ойлголтын хүрээнд бол байхгүй гэж ингэж үзээд тэгээ бид нар бол энийг бол одоо сүлжилттэй тэмцэх арга хэмжээ технологи гэдэг ном гаргасан.
энэ технологид энэ номон дээр бол оруулсан байгаа. Тэгтээ эндээ бол 72% нь одоо их баг гэж бид нар нэрлэж байгаа юм. Ягаад гэвэл нөгөө зэрэглэлээр болохоор сул дунд хүчтэй нэг хүчтэй гэж явчихдээ. Тэгээд тэр 90 гаруй хувь нь гандуу бүс нутаг гэж нэрлэж байгаа маань энэ зүгээр нэг тэнгэрээс гарсан тоо биш. Бид нар Сүлжилттэй тэмцэх конвенцийн гишүүн орны хувьд Сүлжилттэй тэмцэх конвенцийн шинжилгээ ухааны технологийн хорооноос боловсруулсан хуурайшлын индексийг тооцох аргачлал гэж бий. Энд бол Торвентийн индексээр тооцох ёстой та нар гэж ингэж одоо үүрэг болгосон байдаг. Энэ Торвентийн индексээр тооцохоор нийт нутаг дэвсгэр 90% нь одоо сүлжих магадлал өндөртэй гэж гарч ирсэн байдаг. Тэгэхээр зэрэг энэ одоо хуурайшлын индекс манай Монголд бол тохирохгүй юм байна. Тийм учраас өөр индексийг бид нар хийх ёстой юм байна гэдгийг бид нар 2000 одоо 4-5 индекс байдیں۔ Хуурайшлын Будкогийн индекс, Мезенцевийн индекс гэж. Тэгээд тэр Мезенцевийн Монгол орны хэмжээг зурглаад Мезенцевийн индексээр энэс хойш ирнэ явж аяа гэдэг тооцжаяа гэдэг ийм одоо дүгэлд нөхөрсөн гэдэг энд хэлэх ёстой. За тэрнээс гадна 2010 онд Монгол орны хэмжээний үнэлгээг дахиж хийж үзсэн. Одоо бид нар бол энэ цаанаасаа үүрэг тавьсан ч тавиагүй ч бид нар хийгээд явдаг энэ үндэсний атласанд орсон зураг байгаа. Энэ бол ягаад гэвэл хөвсгөлөөс энэ 70 задгадын энэ хамбогд сум хүртэл трансектийг сонгож авч одоо Доронтоос Баяулгүй хүртэл энэ трансектийн аргаар өргөр гуртрагийн дагуу энэ судалгаа явуулж энэ зураглалуудыг бол хийсэн гэдэг энд бол хэлэх нь зөв баг. За түүнээс гадна 2015 онд дахиж хийгдсэн энэ зураг байгаа. Тэр ногооноор тэмдэглэсэн сүлжид явагдаагүй гэдэг биш. Угаасаа сүл хит хурай сүлийн бүс болохоор энэ яг хэвэндээ байна гэдэг үзэгдэл шүү гэдэг энд бас хэлэх нь зөв. Тэрнээс бол сүлжил байхгүй гэж энд ойлгож болохгүй. Тэгээд энэ үеэсээ бид нар байгаль орчин яамны харьяа мэдээлэл тооцооллын төв гэж байсан. Энэ тусдаа байгууллага байсан. Энэ мэдээлэл тооцооллын төвтэй хамтраад Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр бид нар сүлжилтийн энэ үндэсний атлас гэдэг одоо бүтээлийг бол гаргасан байгаа. Тэгээд тэн дээрээ бид нар энэ доор байгаа мэдээллийн санг нэгдсэн байдлаар тавья. Энэ улс орны төлөө энэ хэрэгтэй юм. Тэгээд бид нар бол бас энэ мэдээллийн сандаа бүгдийг одоо төвлөрүүлээд ингэж байя гэж. Тэгээд энэ дээрээ бол бид нар бас байгаль орчин сайтын 2015 оны хөрсний дороойтол хөрсний төлөв байдлын зэрэглэлийг үнэлэх сүлжилтийн үнэлгээ хийх аргачлал гэдгийг баталсан сайтын тушаалаар. За энэ аргачлалын дагуу одоо бид нар явж байгаа гэж ингэж ойлгож болно. За энэ үед бид нар бол энэ мэдээллийн санг бүгдийг одоо эндээ төвлөрүүлсэн. Ягаад гэвэл эндээ бүх төслүүд, эндээ бидний бүх одоо том материалууд бүгд энэ дотор байгаа гэсэн үг. Тэгээ сүүлдээ тэр одоо байгууллага татан богдаад цаг бүрийн хүрээлэнгийн харьяа болсон. Ийм учиртай юм. За тэгээд 2020 онд цаг бүрийн хүрээлэн тэр мэдээллийн сан гатн байгаа бярта байсан биз. Тэгээд өөрснөө энэ дүрм журман дээр одоо тогтоогдоогүй энэ сайтын тушаалын аргачлал дээр ороогүй хөдөөжхийн их сургууль гэдэг юм их сургуультай хамтраад Монгол орны сүлждийг хийж үзсэн. Энэ Монгол орны сүлждийг хийхэд маш их одоо жишээ нь тэр зарчим конвенцийн зарчмууд гэж бий. Конвенцийн шинжилгээ ухааны технологийн хорооноос баталсан ерөнхий аргачлал гэж бий. Энэ бүгдийг зөрчөөд одоо ингэж нэг юм хийсэн. Тэгээд хилцсэн. Энийг бол Эрдэнэтийн хувьд бол хөлөө зөвшөөрөөгүй. Тэгээд сүүлдээ энийг бол одоо нэг хэвлэл болгоод хэвлэлчээд ингэ явж явах жишээтэй. Тэгэхээр энийг би юу гэж хэлж яах вэ гэхээр зэрэг энэ бол одоо юу гэдэг бидний 20 хэдэн жилийн хөдөлмөрийг нэг ингээд одоо юу гэдэг юм одоогийн байдлаар нэг арын хаалга гэдэг юм да энэгээр ингээд авсан тендерээсээ болж бүгдийг устгасан ийм байдалтай байгаа. Одоо бол энэ цаашдаа залруулж авахгүй бол бид нар сүлжилттэй тэмцэх конвенцийн шинжилгээ ухааны технологийн хороонд илтгэлээ яаж тавих вэ гэдгийг бас бодолцох ёстой. Энийг бас энд бол албан ёсоор хэлье гэж ингэж бодож байна. За тэгээд энэ дээрээ бол бид нар 2010 оны үед бол маш хүчтэй зэрэглэл бол нэмэгдэж эхэлсэн. Одоо нэг жаахан буурах тийш хандж байна. Гэхдээ энэ бол нэг настай ургамлын
одоо ургамлын одоо юу гэдэм бэ төрөлтүүд их байгаа гэдгийг бас хэлэх ёстой байна. За энэ бол тэгээ харьцуулсан дүн шинжилгээ. Яагаад гэвэл энэ аргачлал өөрөөр болохоор хоорондоо харьцуулахад их хэцүү. Тийм учраас зүгээр энэ харьцуулсан дүн шинжилгээ ингээд тавьсан байх жишээтэй. За байгалийн хүчин зүйл, хүний хүчин зүйлгээс сая 40 хэдэн хувь, 50 хэдэн хувь гэж хэлж явах шиг байна. Бид нар бол атласын тэр хийж явахдаа 51-49% гэж гаргасан тэр тоонууд одоо хүртэл явж байгаа. Энэ бол нэг их өөрчлөгдөхгүй хаа гэж ингэж бодож байна. За бид нар бол одоо энэ сүлжилт одоо тэр хүний хүчин зүйл, байгалийн хүчин зүйлгээр энд ингэж зураг гаргаж иж гаргадаг гэд болохоос биш, хүн чэйжний пангараа хэлж болдог гэд биш. Ягаад гэвэл бид нар бол сүлжилтийг ерөөсөө одоо мал аж ахуйгаас болоод байна гэж ингэж үзээд идэг. Бид нар сүлжилтийг судлах 20 жилийн хугацаанд хизээч Монголын соёл болон нүүдлийн мал аж ахуйг хизээч сүлжилтэнд өртөд байна гэдгийг хэлж байгаагүй, бичиж байгаагүй, болохчгүй юм угаасаа. Тэгэхээр бид нар сүлжилтэнд юу нөлөөлөд байна вэ гэж маш олон хүчин зүйл бий. Ингэж зураглаж гаргаж ирсний дараа хүний хүчин зүйлээр төд болоод байна. Байгалийн хүчин зүйлээр төд болоод байна гэж гаргасан. Ягаад гэвэл энэ дээр чинь нөгөө олон салаа зам бас байгаа. Монгол орны хэмжээний баахан салаа замууд биш үү? Тэр бүгдийг давхсуулсны дараа энэ хүчин зүйлийг чинь гарч ирдیں۔ Ганцхан малаас болдог чинь биш. Тэгэхээр зэрэг энэ бүгд одоо усны ялагдал, салхины ялагдал гэж ийм олон хүчин зүйлийн болоод энэ чинь баг тусдаа хавсарсан хүчин зүйлүүд тусдаа юутай байна гэсэн үг. Нөлөөлөлтэй байна гэдэг энд бас хэлэх ёстой. За тэгээд бид нар бол энэ харьцуулсны юунууд төслүүдээ харсан. Ихэнх нь бол бэлчээрийн чиглэлийн төслүүд Монгол орнд хэрэгжсэн байна. Энэ хөдөөжхийн яамны чиглэл дээр бэлчээрийн чиглэлийн төслүүд байна. За тэрнээс гадна бидний сүүлийн нэг аимшигтай үзэгдэл болоод байгаа нь Монгол орны хэмжээ элсчиж байна гэсэн үг. Түрүүн Бачаргал тэр сайдын маань үзүүлсэн юм дээр Хөхмөрт суман дээр маш их элсчиж байгаа юм байгаа. За энэ одоо богдсон байна. Баянгурын богдсон маш их хэлсэж байгаа гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ одоо 3 чиглэл дээр төслүүд хэрэгжсэн байна гэж. За энэ хөтөлбөрүүд байна. За ялангуяа ерөөсөө бэлчээрийн чиглэлийн төслүүд Монгол орнд сүлжилт гэдэг малгай дор бэлчээрийн чиглэлийн төслүүд хэрэгжсэн байна гэж энэ харах ёстой. Энэ нэг юм дуграад энэ одоо бодвол нэр цаг хугацаанд болоод ах шиг байна. За энэ бол одоо тайлангууд удахгүй энэ гарна. Ягаад гэвэл энэ төслүүд хаана хэрэгжсэн бэ гэдэг юм нэг слайд байгаа. За энэ бол тэгээ бидний юу гэхээр энэ үнэлэг, зураглаг, энэ шинэ ухаан технологийн төслүүд нь ямар шүү байдлаар хэрэгжсэн бэ гэдэг энэ бүгд хийгдсэн. Төслүүдийн нэр нь энд байна. Энэ бол Монгол Улсын засгийн газрын санхүүжүүлсэн төслүүд гэсэн үг. За тэрнээс гадна бид нар мониторингийн цэгүүдтэй. За энэ бол одоо бэлчээрийн тэр ус цагуурын хүрээлэнгийн 1500 цэг гэж сая ярьлаа. Тэр газар зохион байгуулалтын 4800 цэг гэж ярьлаа. Энэ бол яг сүлжтийн үнэлгээ хийхэд асуудалтай шүү. Ягаад гэвэл хэв шинжийн юмыг илэрхийлж чаддаггүй. Тийм учраас энэ дээр бас сүүлдээ одоо энэ хэл цүүлэг дээр бас ярилцах байхаа. Улам сайжруулах чиглэл дээр ярилцах байхаа гэж ингэж бодож байна. За манай хувьд бол 3 бүсэд сүлжтийн урт хугацааны судалгааны төв байгуулж байгаа. Төв байгуулаад судлаад явж байгаа. Энэ бол стейшнтэй demonstration site гэж байгаа. Технологийн шийдлүүдийг бүгдийн газар дээрээ тавьсан хүн амтнд байхаар одоо бид нар танилцуулга ингэ явдаг. За энэ 3 газарт бидний урт хугацааны судалгааны төв байдаг гэдэг хэлмээр байна. За энэ бол одоо тэн дээрээ одоо хийгдсэн бүтээлүүд байна. За манай одоо сүлжлийн судалгааны салбарын бүтээлүүд нь энд байна. Өөрөөр хэлбэл бид нар бол ашигтай загвар бол маш одоо тавзраг гаргасан энэ технологийн шийдлүүд гэсэн үг. За тэгээ энэ маань газар дээр хэрэгжээд ингээ явж байна. За энэ бол одоо технологи. За би энд нэг юм хэлье. Энэ ногооноор байгаа. Дэлхийн хөрс ус хамгаалах технологи арга барил гэсэн сүлжээ байдیں۔ Энэ сүлжээнд манай Бакат гэж нэрлэдэг. Энэ сүлжээнд манай Монгол улс нэгдэн орсон. Монгол улсын хөрс ус хамгаалах арга барил технологи гэдэг энэ номнууд жил болгон гардаг. Тэрнээс гадна Монкат гэдэг вебсайттай тэр олон улсын сүлжээнд Монголын одоо 6 технологиг англи хэл дээр бид нар хэвлээд тэнд оруулсан байгаа. Тийм учраас одоо дэлхийд дахин бидний одоо юу хийж чадах вэ гэдгийг бас харж байгаа гэж хэлмээр байна. За тэрнээс гадна Монголын анхны сүлжтэй тэмцэх ажил бол замуудын
ажил бол эхэлсэн. Хоёр дахь нь манай өмнө говийн ажил байгаа. Эхлээд 80 жил ойгоор өмнө говьд эхлээд 80 гаг байгуулсан юм шүү дээ. Ногоон хэрмээс өмнө. Тийм учраас тэрийн улсууд маань одоо хүртэл одоо аймгийн дарганаар маань аймд мэнд явж байгаа. Тийм учраас энээс хойш юм салгаж ялгаж ингэж ярьж явах хэрэгтэй гэж хэлэх ёстой. За тэгээд энэ дээр бол замууд дээр бид нар ямар ажил хийгдсэн юунд анхаарах ёстой вэ гэдгийг бид нар бол бас энэ номонд оруулсан байх жишээтэй. За энэ технологийн шийдлүүд нь энд байна. Хамгийн гол нь энэ цаг байхгүй учраас өчигдөр би нөгөө юунаас сургалтын дээр нэрийн дэлгүүр ингэ танилцуулсан болохоор энэ технологиудыг бүгд манайхан туршаа одоо болох хэсэг бүгдийн судлаа гаргацсан гэдэг энд хэлэх ёстой. Бидний хамгийн гол хийх ажлууд энэ өмнө говьд хийгдсэн ажил ийшээгээ ханы хэлсэн хөрөн дээр молцог элс гэж би энэ молцог элсэн дээр хийгдсэн юм технологийн шийдлүүд байна. За энэ бол ойн зурсны технологийн шийдлүүд байна. Энэ бол хийгдсэн одоо газар дээр хийж байгаа. За тэгээд энэ дээр бол аль бусад ямар мод ургамал тарьж болох вэ гэдгийг ерөнхий шийдлүүд бол гаргацсан. За энэ газар дээр туршсан үзэж өчтөр би бол нэлээд одоо ярьсан болохоор за хамгаалтын ойн зурвасныг бас зэрэглэлээр ангилах ёстой. За энэ бол нэг технологийн шийдлүүдийг газар дээр хийгдсэн өчтөр би бас үзүүлсэн одоо энэ зарим нэг зургнуудыг тавхан харах байх. За энэ бол бороо хур хаяа ордог газрууд дээр өөрөөр хэлбэл Ховд аймгийн Манхан сумд хэрэгжүүлсэн технологи. За энэ бол басыг одоо Манхан сумд хэрэгжүүлээд ингэ явж байгаа ийм технологийн шийдлүүд байна. За энэ бол механик хамгаалтууд байна. За энэ дээр нэг юм хэлэхээр тэр ягаан өнгөтэй байна. Энэ маань сөлхөр гэж одоо гайхамшигтай ургамал бий. Энэ ургамлыг бас энэ дээр тарьж болох ийм шийдлүүд байна. За түүнээс гадна малчт маань өөрснөө хийж байгаа. Энэ ойн газартаа гэрээ байгуулад жишээ нь Өвөрхөн аймгийн Богд сум, Өвөрхөн аймгийн Баруун Баян сум бол малчтын бүлэг маань өөрснөө одоо бол хоршоолж ах шиг байна. Өөрснөө тэр одоо энэ цагийг жилдээ 20 мянган га талбай цаг тариад ингээд өөрснөө хамгаалаад ингээд явж явах жишээтэй. Ийм боломжууд бол Монголд бас байна гэж. За энэ бол Монголын анхны одоо цагийн одоо тарьц суулгах сургуулах технологийн шийдлийг хийсэн Дундгов аймгийн талбай байгаа. Энэ хажууд нь байна тэр Өөш манганд. Одоо ноднигийн зураг Өөш манганд цагийг тарьсан одоо баг 30 жил болж байна уу да. Тэгэхээр Монгол орны энэ Дундгов аймагт Монгол орны хэмжээний цагийг бортгон дургуулах технологийн шийдлийг анх удаа Монголд боловсруулсан ийм газар. Жалбай гэдэг хүн эндээ бол эрдэмтдээр хамгаалсан одоо талбай нь ингэ байж ах жишээтэй. За энэ бол Булган аймгийн Аршаанд сум сая миний одоо хэлсэн төвийг одоо байгуулсан ийм элсийг хоримтлуулж бид нар бол чадсан бас тэр одоо элснүүдийг одоо багжуудыг хийдэг ийм. За энэ бол бид нар замууд суман дээр хийсэн технологи элсний нүлдээс хамгаал хот тогтчлолтойгоо цуг хийгээд одоо бол гайхамшигтай ой болсон гэдэг энэ хэлэх ёстой. За тэгээ бид нар энэ дээрээ бол бас нөгөө хөрн нүрс биш үү? Хөрн нүрснээс одоо бордо гаргаж авчин хэрэглэх одоо мод цаг нь маш сайн ашигтай ийм хуулиурууд бол бас байгаа гэж хэлмээр байна. Түүнээс гадна манай нутаг бол одоо дандаа карбонатлог хөрс өөрөөр хэлбэл давсрах хөрс ихтэй. Тийм учраас газар ухаж чигийг алдагдуулахгүй байх ийм ажлуудыг бол бас хийдэг технологи. За энэ бол одоо хөв байгуулах ийм технологийн шийдлүүд бол байгаа. Энэ бүх газрууд дээр одоо жишээ нь юу хийцэн одоо газруудын нэрийг тавьсан байх жишээтэй. За анхаарал тавьсан явдалд баярлалаа.